Бүгд найрамд улсын тунхаглаж анхдугаар үндсэн хуулиан баталсны 101 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг өргөн дэлгэрцгэн байгууллаа. Төрийн захиргааны 5 байгууллагын 7 албан хаагч тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч боллоо. Өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө аймгийн засаг даргын тамирын газрын хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсэд ажилладаг. Төрийн албанд тууштай ажиллах сонирхолтой байгаа учраас ерөнхийдөө төрийн албаны шалгалтаа өгөөд төрийн албанд томилогтой ажиллаж байгаа. Төрийн албаныхаа хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллах болно. Шарын улсын иргэдийн хурлын төлөөлөгчдийн ажлын албаны мэргэжилтэн тэгээд төрийн албаны тангаргаа өргөхөд маш их сэтгэл өндөр байна. Тэгээд тангаргаа өргөөд эх орон иргэдийн төлөө ажиллахдаа сэтгэл таатай өндөр байна. Гол аймгийн боловсролын газрын байгалийн ухааны боловсрол хариуцсан ахлах арга зүйчээр өнөөдөр төрийн албан хаагчийн тангараг өргөж байгаадаа туйлын их баяртай байна. Цаашдаа ажил үүргээ нэр төртэйгээр биелүүлж эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгтээ итгэлтэй байна. Эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулахаа илэрхийлж Монгол Улсын үндсэн хууль, ёс зүйн хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхол захирагдан албан үүргээ нэр төртэйгээр биелүүлэхээр энхүү төрийн сүлдэндээ мэхий ёслолоо.